Эдийн засаг хямарч улс нийслэлийн төсөв тасалталтай энэ үед хотын төсвийн мөнгөний өрсөлдөлийг нэмэгдүүлэх нэг арга хотын өмч хөвчлөлийг нээлттэй дуудлага худалдаанд оруулах. Энэ онд 93 тэрбум төгрөгийг хот өөрийн өмчийн барилга объектуудыг борлуулж олох төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ дээрх тон төлөвлөгөө оны эцэст биелэгдэг байна. Иймээс 2015 оны өмч хөвчлийн жагсаалтыг эх он руу шилжүүлж 2016 онд нийт 46 тэрбум төгрөг өртөгтэй нийслэлийн өмчт хуучин барилга байгууламжийг худалдаалахаар тооцжээ. Хувьчлах шийдвэрийг бол одоо гаргана. Тийм хилцэгдэж байна. Бид нар бол энэ жагсаалтаа оруулаад хилцүүлж байгаа. Өмч хөвчлийн жагсаалтад хүүхдийн урлан бүтээгдэхүүн барилга, Сүхбаатар дүүргийн хуучин засаг даргын хамгийн газар, соёлын төвөргөөний Г корпус, дүүргүүдийн хуучин 8 өрхийн эмнэлэг, нийслэлийн засаг даргын хамгийн газрын спорт зал зэрэг нийт 21 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар хөвчлөхөр болсон юм а. Хөвчлөл багтсан барилга байгууламжийн баланс үн нийт 29.1 тэрбум төгрөг гэсэн урьдчилсан тооцоолыг Бата орлогч хийжээ. Одоо дахин хөвчлөгдөх объектууд дээр хүндлэнгийн үнэлгээг хийж дээрх баланс үнийг нэмэх асгахыг шийдэх юм. Дараа нь өмч хөвчлийн орлогын 1 хувь буюу 460 сая төгрөгийг нийслэлийн өмч хөвчлийн зарцалд зарцуулахаар тусгагдсан байна. За энд бол өнгөрсөн жагсаалтнаас шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилга, за хангуу дүүргийн засаг даргын хамгийн газар хуучин барилгууд, за дахин дуудлагын худалдаанаас 1 тэрбум төгрөг гэж 7.5 тэрбум төгрөгийг бол өнгөрсөн оны өвчлөлийн жагсаалтаас оруулна. За одоо энэ шинээр өвчлөх жагсаалтанд орсон объектуудаас одоо 29.1 тэрбум төгрөг байгаа. За эдгээрийн дүнд бол 46 тэрбум төгрөгийн хөвчлийн орлогыг бий болгож бүтээн байгуулалтанд зарцуулахаар ингэж төлөвлөж байна. 46 тэрбум төгрөг эрхчил олох уу гэдэг бол бас анхаарах ёстой сэдв. Барилга байшин дуудлагаар худалдаа гэхэд авах хэмжээний хүмүүс нь байна уу? Хот өмчөөн зарж мөнгө олж болно. Гэхдээ тухайн дуудлага худалдаанд орох хуучин барилга байгууламжийг авах бололцоотой хувь хүн аж ахуй нэгж байгаа юу гэдгийг судлах шаардлагатайг Сөрөг хүчний гишүүн санууллаа. Энэ сарын 30-нд энэ оны хамгийн сүүлийн өмч хөвчлөл явагдана. За дуудлага худалдаагаар автобус 3 нийтийн өмч үйлдвэрлэлийн газрын барилга байгууламжийг хөвчлөнө. Нээлттэй дуудлага худалдааны доод нь 26 тэрбум 432 сая 700 мянган төгрөгөө. Дэнчингийн хэмжээнд 2 тэрбум 643 сая 270 мянган төгрөг байх юм. Мөн Улаанбаатар Таймс саний хэвлэх үйлдвэрийн барилгыг 7 тэрбум 155 сая төгрөгөөс эхлэн нээлттэйгээр худалдана. Дэнчингийн хэмжээнд 715 сая 500 мянган төгрөг байх юм а.